За сайн байцгаана уу манайхаа Mongolians in Australia подкастын маань 77 дугаар дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Сидней хотоос RPL сертификат болон богино хугацааны курсын сургалтууд явуулдаг H&H Training Academy-д Монгол оюутнуудыг хариуцсан трейнер буюу сургагч багш Бүрүү Жаргал маань орж байна. За тэгээд тэрээр 2016 онд Австралид ирж байсан ба одоо Сидней хотод гэр бүлийн хамт амьдарч байна. За сайн уу Пүжээ? За сайн байна уу? Сайн байцгаана уу? Сонсож байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн минь төргий. За өнөөдөр подкаст маань орж байгаад маш баярлаа. За зүгээрээ урьсанд бас маш их баярлаа. За хоёлаа яриагаа Австралид ирж байсан үеэсээ эхлэе гэж бодож байна. Ямар шугамаар анх иржээ? За хамгийн анх 2016 оны 1 сард Сиднейд ирж исэн. Тэгээд ирснээсээ хойш тасралтгүй одоо Сиднейд л амьдарч байна да. Анх одоо ирсэн виз маань бол яг бусдын л адил оюутны визээр л ирж исэн л да. Тэгээд нөгөө хэлний бэлтгэлээс эхлээд тэгээд нөгөө янз бүрийн курсүүд, коллежийн курсүүд гэл ингээл нөгөө монголчуудын одоо нийтлэг байдаг арга замаар л ерөнхийдөө байж исэн. Анх 16 онд ирж ах үе одоо үе хоёр ер нь бол шал ондоо байгаах гэж бодож байна. Илүү монголчууд ч их байгаах те Сиднейд 16 онд хэр байсан монголчууд? За 16 онд бол яг одоо бол арцсангуу их байгаа л да. Миний анх ирж ирсэн үеэс бол маш их байгаа. Гэхдээ тэр үед бол бас их цөөхөн байсан гэж бол бас хэлэхгүй. Намайг дөнгөж ирчээд яг танилцж байхад илүү одоо нөө 5 6 7 10 жил энэ төр болцсон ах эгч нартай ингээд танилцж байхад бол тэд нар маань бас яг нөгөө цөөхүүлээ байхдаа яг амь нэгтэй одоо ингээд наадам энэ төр нүртэл ингээд маш гоё юм бүгд бие бинийгээ таньдагч гэдэг юм уу те. Тийм маш их гоё болдог гэд ингээд хууч ярьж исэн. Тэгээд тэр үеийг бодвол намайг ирж яхад бол харцсангуу олуулаа болчоод байна. Танихгүй хүмүүс маш их байна гэж ингээд хүмүүс ярьдаг байсан байхгүй юу. Одоо тэгэнгүүт би бас ингээд нэг 7 8 жил болсны дараа харахаар яг нөгөө анх танилцж байсан ах эгч нар шиг ингээл одоо ч таньдаг хүмүүс их цөөрчээ ингээд намайг ах ирж хаад баг ингээл ихэнхийн зүс таньдаг энэ төр мэддэг хааны газар хамт ажилтгч байсан ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдаг байсан санагдаад идэв. Тийшөө тэгээд миний за 2011 онд энд байхад чинь угаасаа бид хоёр ч бас нөгөө морины шоугаар манай нөхөр чинь морины циркийн тоглогч. Тэгэл хол амьдрна, хотоос хол амьдрна. Тэгэл ингээл туур хийгээл ингээд явдаг байсан. Тэгэл 11 онд чинь тэр үед чинь Facebook ийм сайхан групп гэсэн юм байхгүй шүү дээ. Мэдээлэл аваад би бинээсээ ингэн гэсэн юм байхгүй. Таг ерөөсөө ямар ч холбоо ямар ч хүн байдаг, хүмүүс ч байдаг юм уу гэд. Тэгээд энд бүр олон жил болсон бас ах эгч нартайгаа бас олж танилцаж үүе монголчууд ста нэр ингэж амьдарч тийм ээ. Тех ёстой маань, ингэх ёстой маань гэсэн мэдээллүүдэл сүүлд л авж байгаа байхгүй. Ирчээ хэдэн жилийн дараа. Тэгээ одоо сайхан болчихжээ. Тэгээд Facebook групп байна, YouTube влогууд байна. Ингээд миний энэ хийж байгаа подкаст байна гэх мэтчлэн ингээд мэдээлэл авах сувгууд маань амар их болсон байна. Тэгээд монголчууд маань бие биендээ ч их ажил төрөл олж ийн, их тус болж ийн. Тэгээд шал ондоол болсон л байна л та харьцуулаад миний ингээд зүгээсээ харахад бол шал өөр хоёр үе харагдаж байна гэж үзсэн. Тийм тэгэлгүй яг одоо Сидней бол одоо Австралийн хамгийн их монголчууд төвлөрсөн хотыг харахгүй мөн байгаа шүү дээ тий. Тэгмэд манай энд чи одоо 3 дахь 4 дахь монгол ресторан байгуулагдсан байна. Эхнээсээ монгол шоп маань ингээд салбараа нээж ийн Монголын одоо янз бүрийн бараа бүтээгдэхүүнээ авчирдаг хүмүүс бизнесүүд тий маш олон байна. Энд Австралийн одоо хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесүүд ч юм уу эсвэл нөгөө барилгын салбарын манай залуучууд ч бас мундаг тий өөрсдийнхөө компани байгуулад ингээд явж байгаа хүмүүс бол маш их байна. Тэгээ монголчууд ерөнхийдөө бол олширхийнхаа хэрээр одоо нөгөө үйл ажиллагаа бизнесэнд тэлээд амжилттай явж байгаа тийм хүмүүс бас маш их байна. Монголчуудаараа ер нь бол их бахархаал хараад байж идэг шүү дээ. Тийм. За тэгээд Пүжээ маань ер нь за ирчээд ер нь ямар ажил төрөл хийж тэгээд мэдээж одоо яг хийж байгаа энэ ажлаас өмнө бас мэдээж ажил төрөл хийжсэн байж таараа тэрнийхээ талаар хоёлоо эхлээд ярьчаад тэгээ одоогийн ажлаа ярив.
За тэгээ болно. За би ч одоо яг л бас бусдын л адил дөнгөж ирээд нөгөө манай Монгол охтууд чи хамгийн түрүүнд олддог ажил нь нөгөө цэвэрлэгээний ажлууд байгаа шүү дээ. Тэгээ монголчууд чинь бие бинийгээ дагуулад ингээд ажилгүй төрлгүй яана хийнэ гэж нэг суух завдал гарахгүй ингээд бие бинийгээ дагуулад ингээд орхноо уучраа болоод хөлөө болоо явцгаачдаг. Тэгэл ингээд бас нөгөө таньдаг ах ихснэрээ дагаад янз бүрийн цэвэрлэгээний ажлууд, зочд буудлын цэвэрлэгээний ажлууд, за тэгээд дараа нь болохоор дэлгүүрт ажиллаж исэн, хоолны газар зөөгч хийжсэн гэл ингээл ерөнхийдөө манайхны туулдаг бүхэл зүйлийг туулаад шат дараалтайгаар нь янз бүрийн ажил солиол дэвшүүлэл сайжруулаад заримдаа жоохон дордуулаад тэгэл янз бүрийн хийж авч исэн да. Тийм түрүү эхний асуултан дээр бас асууя гэж бодож байсан. Яг анх эрэхтэй гэр бүлэрээ шууд иржээвүү эхлээд яг пүүжэ чи өөрөө болохоор сурахаар ирсэн үү те? Тэгсэн хамгийн анх би өөрөө яг тийм үндсэн оюутан байгаад нөхөртэйгөө нөхөр маань дагалдаг эцтэй хоёулах нь ирж исэн яах. Тэгээд дөнгөж нөгөө 23 дүртэй залуухан годоч гэсэн залуухан л байлаа гэх үү те. Анх нөхөртэйгөө хоёулаа ирээд тэгээд Сиднейд амьдарч байхдаа хоёр хөрхөн хүүхдээ төрүүлээд дөрвөлээ болцсон амьдарч байна. За тэгвэл аюу гоё асуултууд бас ургаж гарч ирэх гээд байна л да. За хоёр хүүхэд маань бас энд төрсөн юм байна гэсэн асуултууд бас аюу гоё гарч ирж байна. Тэг хүмүүс маань тэгэх за Австралид очихоор хүүхдтэй хүмүүс маань хүүхдтэй цуг шууд очичвол яах бол чадах болов эсвэл хүүхдтэй эхлээ орхичоод ирэх үү гэх мэтчлэн асуултууд их гарч ирдэг. Эхний пүүжэгээс маань асуух асуулт бол бас энд яг төрсэн хүний хувьд бас асуултууд гарч ирнэ гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа ажил руугаа орохоос өмнө бас энэ асуултанд хоёулаа хариулж. Яг анх энд ингээд хүүхдээ төрүүлээд ингэсэн үеэс хоёлаас яриа л да. Хүмүүс одоо бас ингэж ирэмсэн сонсож байгаа хүмүүс маань байж магадгүй шүү дээ. Тэгэхээр яг ямар байв тэр экспириенсээ бас туршлага яриул. Тийм. За манай охин чинь 2017 онд төрж исэн. Бид хоёр ирээд нэг жил хагас орчим болсон байхдаа анхныхаа хүүхдийг үлгэрдэж авч исэн гэсэн үг л дээ. Тэгээд ерөнхийдөө бол тухайн үед хэрэндээ ингээл бэлдээл янз бүрийн ном сайн уншаал тий яваад исэн боловч яг нэг хүүхдэд төрсний дараа бол бас нэлээд их тулгамдах зүйлүүд гарч исэн. Одоо ядчил нөгөө эмнэлэгт төрөхдөө манай нөхрийг одоо нөгөө шууд авч ороод одоо нэг хүлийг нь бариараа дараараа хүүхдийг таслаж гэдэг юм уу тий тиймэрхүү ингээ өөр хариуцлагуудыг шууд ингээд манай хүн бас нэлээд их сандарч исэн гэж одоо ярьдیں۔ Тэгээд гих мэтчлэн одоо нөгөө соёлын талаасаа өөрсдөө яг бүрэн яг эдээшээж ингээ энтхийнхээ нөхцөл байдлыг ойлгож амжихаасаа өмнө дахиад нэг ингээд хүүхдээ яаж энд өсгдөг юм болоо энтхийнхний арга барил хүүхдэд хандах хандлага нь одоо ямар байдаг юм болоо бид нар энийг нь одоо юугийн дагаж юуг нь орхих хэрэгтэй болоо гэдэг зүйл дээр ингээд айгүйх гайхах дунд нийгэлзэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарч исэн. Тэгээ одоо жишээлх юм бол нөгөө манай охин төрөхт манай ээж ирж нөгөө надад тусалж исэн байхгүй юу. Тэгээ ээж ингээ манай охиныг ингээ яг л нөгөө Монголын мэмнэрийн арга барилаар ингээ бүндийтэл ингээ хөглөлтөд шиг үлгэдчихдэг. Тэнгүүд нөгөө их баригч нь хурж ирэхснээ бүр ингээл амар уулгалдаал ингэж нөгөө толгой молгоог ингэж битүүлж болохгүй гээл нөгөө оймс балгаа салгаагийн тайлч хийдээл айгу тэгж байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн ингээл айгу их ялгаанууд гарч исэн. Тэгээд хүүхдээ төрсний дараа ер нь бол 2 жил хагас би яг өөрөө гардаж өсгөөд гэртээ ерөнхийдөө нөгөө хүүхдээ хардаг ээж байдлаар амьдэрсэн. Яг тэр үед тийм бас тэгж амьдрах боломжоор хангаад ар гэрээ ингээд найдвартай аваад явж исэн бас нөхөртөө их баярлаа. Одоо хүний нутагт чинь яг ингээд нэг нь ажил төрөл хийхгүй ингээд хүүхдээ хараад байна гэдэг чинь бас ерөнхийдөө залуу гэр бүлүүдийн хувьд их сорилт штэ тий. Тэгээд тийм хүүхдээ ямар ч байсан нэг 3 нас төгсөх үед нь нөгөө прескулд оруулаад тэгээд буцаад нэг ажил төрлөө хийж эхлэе гэд ингээд орж исэн. Гэхдээ ер нь ингээд одоо эргээд бодохоор анх ингээд юу ч мэдэхгүй ингээд жоохон бодлогогүй ч юм уу гинхэн ч юм уу тиймэрхүү ингээд байдалтай эхний 1-2 жилийн өнгөрүүлсэн санагдаад байдیں۔ Австралид ирсэн яг эхний 1-2 жил маань бол яг ингээд нэг шокийн байдалтай ч юм шиг яг нэг яхаа мэдэхгүй ингээд байжгаад тэгээ ингээд хүүхдээ хараад гэртээ байж авах хугацаанд би яг өөрийгөө ингээд айгүйх тунгаагаад за би одоо юу хийж чадах вэ? Одоо буцаад би
зочид буудлын цэвэрлэгээний ажил руу ормооргүй байна. Тэгээд тэгэхгүй тулд арай илүү дээр ажил хийхин тулд би яах хэрэгтэй вэ гэд ингээд өөрийгөө бодоод бэлдэх нэг тийм цаг хугацаа надад олцсон гэсэн үг юм уу та. Гэхдээ байж авах. Тийм. Тэгээд буцаад яг одоо ингээд ажил хийгээд хэлье гэж яхаа илүү их зоригтойгоор тий бас нэг ээж хүн болцсон. Тэгээд тий илүү зоригтойгоор зүтгэлтэйгээр юу ажил төрөл юмаа дээшлүүлэе гэсэн байдлаар хандсан л та нэлийн ирч хүчтэйгээр. Тэгээд яг тухайн үед болохоор нэг дэлгүүрт ажилладаг болоод шопинг центрт байдаг юм жижигэн дээли яасан тийм газар ажилладаг болоод нэлээд бас боломжийн явж исэн чинь юу ковид гараад тэгээ бас ингээд буцаад ажилгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд залгуулаад 2 дахь хүүгээ төрүүлсэн. Тэгээд одоо нөгөө гэртээ зүгээр байж хахаар төрүүлсэн хүүхчиг гэдэг дарамдаа би өөрөө шоолдъя. Тэгээ хүүгээ төрүүлээд буцаж орохдоо дахиад нөгөө нэг за одоо би ястай ална гэдэг шиг л. За одоо би юу өмнө нь байсан цэгээсээ илүү дээшлэх хэвээр одоо ингээ 2-2 хүүхэдтэй болцсон. Тэгэхээр илүү дээшлэе, хил усаач илүү сайн сайжруулъя гэд өөртөө нэлээд зорилттой байл ингээд явсан л та. Тэгээ хүүгээ төрсний дараа болохоор би буцаж ажилд орохдоо тэр үед нөгөө юугаар онлайнаар юунд сураад child care сураад тэгээ child care-ийн одоо нөгөө цэцэрлэгийн туслах багш гэсэн үг шүү дээ тий. Тийм сертификаттай болоод тэгээд цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. Тэгээд цэцэрлэгт ажиллаж эхлэх нь бас надад нөгөө давхар санаа нь хүүхдүүдтэй бас нөгөө цэцэрлэгийн хөнгөлт гэдрийг олчих юм болов энэ гэсэн. Тиймэрхүү хүлээлттэйгээр ер нь цэцэрлэгийн багшийн ажлыг хийж эхэлсэн. Тэгээд яг анх хүүхдтэй ажиллах тийм ч их одоо юу хүсэл эрмэлзэлтэй биш зөвхөн одоо нөгөө хувийн сонирхлоор ашиг сонирхлоор ингээд энэ салбар руу ороод орсон хойно айгүйх дуурлаад тэгээ бүр ингээд энэ чиглэлээр явъя ер нь ингээд цэцэрлэгийн багш болъё цаашаа ингээд нөгөө бакалавр эдэрч сурах ч гэдэг юм уу бүр нэлээд тийм зорилттой зүтгэлтэй ингээд ажиллаад эхэлж исэн. За тэгээд явж исэн чинь надад одоогийн манд хийж байгаа ажлын боломж гарсан байхгүй юу? Энэ нь ингээд нөгөө янз бүрийн нөхцөл байдлаараа өмнөх ажлаас минь одоо цалин мөнгө ч гэдэм үү цаг хугацааны ажлын одоо нөгөө цагийн хувьд надад өөрт маань илүү ээлтэй. Одоо нөгөө хүүхдүүдэд зөөнгөө давхар ажиллаж байгаа хүнд чинь тэр тооцоолох юм бас олон байгаа шүү дээ. Тиймэрхүү талаараа надад хамгийн ингээд ээлтэй ашигтай харагдчихсэн учраас тэгээд нэг хэсэг яг хоёулынгийн зэрэг хийж бас нэг явсан юм аа. Тэгээ нилээ их ядраад тэр үед чинь бас нөгөө ээж маань ирсэн тусалж исэн тултаа нэг болгоод яваад исэн. Тэгээд сүултээ ерөнхийдөө ээж ч буцаад за би яг ингэж явж бол дийлэхгүй юм байна. Аль нэгийг сонгоё гэд тэгээд одоогийнхаа ажлыг бол яг сонгоод ингээд баттай ажиллаад явж байгаа. Яа. Яг л нэг Монголд нэг бүх юмыг нэг бүгдийг болгодог яг нэг эмхтэй. Тэг Монгол эмхтэй хүний зан яг энэ дээр харагдчихээн л та тий. Би энэс илүү авах хэрэгтэй, ингэх хэрэгтэй, бүгдийг амжуулна, чадна, энэс илүү ажлыг хийх хэрэгтэй гэл ингээл тэг өөртөө амар анализ хийгээл ингээл яг тэг Монгол эмхтэй ингээл юу сонсогдож байгаа байхгүй. Айгүй гоё байна яг энэ түүхийг ингээд сонсоосоо бүр зүйлдэ подкастыг хийх. Бүр найсдагыг ярьж байгаа хаа гэсэн бүр бодцоос яг тийм хэрвээ та одоо ингээ хүүхдээ гаргацсан те сонсож байгаа хүмүүс маань ингээ за гэртээ сууж байвал та энэ цагийг битгий алдаа. Пүүжагийн маань хэлдгээр те онлайнаар өчнөө олон сургалтууд байгаа. Та юу сонирхож байгаа? Юу илүү ямар мэрэгжил илүү одоо хэрэгтэй байна? Тэр child care нөө, aged care нөө, disability байна уу? Тэр бүгдийг та бүхэн онлайнаар хараад юм цаг алдахгүйгээр те дараагийнхаа опшн вариантуудыг өөрөө ингээд тэр цагаа ашиглаад ингээд өөрийгөө боловсруулад цаашаага яваарай гэж бас энд одоо яг сонсож байгаа дөнгөж төрсэн эхчүүдтэй бас хэлээ Австралид амьдарч байгаа. Тэгээд тийм ээ. Тэгэхээр энэ ажилдаа орсон хэрхэн энэ ажлаа олсон бэ? Тэр айгүй сонирн байгаа байхгүй. Энэ H&H Training Academy гэж байна шүү дээ. Аха. Тийм. За энэ бас их айгүй тийм сонирн юм болсон юм аа. Би зүгээр нөгөө найздаа white card-ны сургалтанд бүртгүүлж өгөх гээд тэгээд харсан чинь яг манай гэрийн хажууд байхгүй юу хаяг нь. Тэгэхээр энэ хажууд байд юм байна гэд ороод найзаагаа бүртгүүлэнгээ яг нөгөө тэр өдөр бас нөгөө босс ингээд хамаг нөгөө ажиллаа мэддэг хүмүүс нь бас яг байсан өдөр нь байж таараад
Тэгээ ингээд найзаагаа бүртгүүлэнгээ ингээд нэг жоохон буу халсан маягтай юм яриад байжсэн чинь манай дээр ингээ Монгол оюутнууд айгүй хэрдэг. Яг одоо энд сууж байгаа энэ хүн дээр нэг юу чи нэг ингээд хилээд өгч болох уу гэд. Тэгээ би за болно гэдээ завтаа явж исэн болохоор тэр хүмүүстэй тухайн үедээ ингээд нэг айгүй австралчууд чинь тэгэл айгүй найрсаг штэ зүгээр лифтэн тарсан хүнтэй баг найз болоо салцдаг. Тэгэл нэг тиймэрхүү байдлаар л ингээд сайхан яриа өрнүүлээд тэгээ нэг монгол хүмүүс зарим нөгөө дөнгөж ирсэн гэд бас ойлголцох жоохон тусламж хэрэгтэй байгаад байдаг гэд тэгэхээр би санаанд ч ороогүй яг ингээ манай гэрийн хажууд юм биш үү ойрхон би энд амьдэрдгийн хаяада өглөө ажиллах үедээ хурж ирээд 1-2 цаг тусалж болох юм байна мэн гэд хэлсэн чинь тэр хүн айгүй их ингээд нөгөө дуртай яг үлгэж аваад хүүе тэгвэл ингээ хойлоо цаашаа ярилцъя. Хойлоо ингээд юу наадах чи ажил хэрэг болгоё. Чи манад ингээд ажиллах гэд тэгэл ажиллаа явцсан. Тэгээ хамгийн анх орохдоо бол би яг нөгөө орчуулагч гэх юм уу да. Яг нөгөө монгол хүмүүс сууж байгаа үед нь очиод 1-2 цаг яг мэдээллийг нөгөөд орчуулад тайлбарлаад тэгчээ явцдаг. Яг үндсэн хичээлээ бол дуустал нь байдаггүй. Тэгээ нэг тийм 2 цаг өдөрт 2 цаг ажилладаг байжгаад тэгээ ингээд монгол хүмүүсээ бүртгүүлэхэд нь бас тусалж болох юм байна гэд би өөрөө бүртгэлээ хариуцдаг болоод тэгээ ингээд ерөнхийдөө нөгөө нэг юмны ингээд ив аргануулдаад хүмүүстэй одоо нөгөө яриа нийлдэг, үзэл бодол санаа нийлдэг хүмүүс чинь ингээд цаашаа ингээд юм ингээд хөгжөөд дэвжээд явцдаг те. Яг л тийм байдлаар ингээд миний тэнд ажиллах цаг маань шигсээд одоо тэг харилцааны одоо янз бүрийн ярихад ч гэсэндээ илүү амар тийм харилцаад маш амар хүмүүс байсан болохоор тэгээ ингээд цаашаагаа ингээд явсан л да. Тэгээд бүр цаашлах юм бол одоо манай дээр тренер болох боломжтой байна гэд. Тэгээд эхлээд би ч одоо нөгөө тренер болохоор англи хэлээр хичээлээ орох хэрэгтэй болчихно. Монголчуудтай тайлбарлаад эргэж харж англиар яриад ингээ явахаар надад айгүй хүнд байх юм шиг төсөөлөгдөд. Тэгээд нэг хэсэг за би жоохон чадахгүй хаа би зүгээр юу монгол оюутнуудаа л ороод явъя гэд нэг хэсэг хэдэн сар дэж явсан. Тэгэд 2012 биш 22 23 онд ч ерөнхийдөө яг эд нэг юм нээлттэй хадлагын өдөр гэдэг шиг бүр айгүй их монголчууд ирж исэн үг штэ. Яг бүтэн одоо манай анги дөрвөлт 20 хүн байдаг байхгүй юу? Тэнгүүд бүтэн яг 20 монгол хүмүүс бүрддэг тийм тусдаа монгол анги энэ төр гардаг. 7 хоногтой 2 удаа 3 удаа тийм бүтэн монгол анги энэ төр гардаг. Бүр тийм үе байсан. Тэр үед чинь зөвхөн монголчуудаа заагаад нэг хэсэг явсан. Тэгээд явж агаад ерөнхийдөө нөгөө ажил гарт орно гэдэг шиг. Тэгэхээр яг нөгөө цэцэрлэгт ажиллаж байхад байсан шиг мэдрэмж дахиад төрж байгаа хгүй. Дахиад ажилтаад орлаад илүү сайжрамаар санагдаад гоё юм тийм боломж байгаа харагдаад тэгээд ингээд за ер нь үзээд алтыг гээд яг үндсэн тренер болъё гээд тэгээ бас нөгөө юу тренер болохын тулд бас сурж байгаа. Сураад сертификат өгөөд төгсөөд тэгээд жоохон дадлагчиж явж байгаад тэгээ яг үндсэн тренер болсон. Одоо тэгээд тэр сонголт маань бол айгүй зөв байсан санагдаж байна. Яагаад гэхээр монголчуудын урсгал бол эрс цөөрчөөд байна. Яг бүтэн монгол анги гарах ер нь бол боломжгүй тиймэрхүү болчиход байгаа. 7 хоногтоо ер нь нэг 5-аас 10 ч юм уу те. Тэгээд өдөрт 1-2 ч гэдэг тэгж сууж байгаа. Тэнгүүд би хэрвээ нөгөө зөвхөн монгол анги аваад явнаа гэд яваад исэн бол одоо тэгээ баг ажилгүй болох гэх юм уу те. Тийм боломжгүй болохоор харагдаж байгаа байхгүй. Тэнгүүд тэр үед яг нөгөө зөв мориос хэлгээд гэдэг шиг яг үндсэн тренер болж амжсан учраас одоо тэгээд яг монголчуудын урсгал багассан ч гэсэндээ яг юу бусад гадаад оюутнуудтай ч гэсэндээ хичээлээ ороод явж байгаа. Тийм байна. Тэгээд яг урсгал сая нэг хэсэг их байсан. Одоо урсгал жоохон багассан баг шүү юм те. Тэгээд ер нь хүн ямар нэгэн ажилдаа цаашаага ахиж дэвшиж яг энэ пүүжэ шиг маань бас ингэж явах нь маш хэрэгтэй. Одоо яг л сая хэлдэг шиг те. Хэрвээ зөвхөн монголчуудад хариуцсан тренер байсан бол одоо ингээ ажил багасаад бараг ажилгүйч болж магадгүй гэдэг шиг те. Цаашаага ингээ өсөж юу ах нь штэ. Явж явах ёстой байх нь байна. Айгүй хэрэгтэй юм. Ер нь пүүжэгийн ингээ хүмүүсийн ер нь миний подкаст ингээ хийж байгаа хүмүүстэй ингээл олон төрлийн хүмүүстэй ярьж байна тийм үү. Тэгээ тэр хүмүүс ингээд яаж амьдралаасаа ингээд эрч хүч авч чадсан байна. Яаж уналтанд ороод буцаж босч ирсэн байна гэсэн энэ хүн болгоны түүх тэ энэ туршлага энэ бүгдийг чинь сонсно гэдэг чинь бас сонсож байгаа хин нэгэнд надад ч тэр танд ч тэр сонсож байгаа танд ч тэр ер нь урам зориг тэ ингээд нэрээ тийм биш үү. Би одоо энэ яг мессен дээр айгүй удаан байсан биш үү. Цаашаа нэг жоохон твшиг тал руугаа харах хэрэгтэй байна. Жоохон суралцах хэрэгтэй байна. Онлайн сургалтаар бай. Зүгээр оройгоорч бай, сураад ингээд твшээ цаашаага явах юмсан.
гэсэн бодлуудыг бас оруулж ирж байгаа гэж найдаж байна. За тийм байна. За тэгэхээр ер нь энэ сургалтын төвд ер нь хамгийн эрэлттэй байгаа сургалт нь юу байна? Тэгээд яг уу пэйжийг харж үзлээ. White card юм шиг байна. First aid, CPR гэдэг ингээд ерөнхийдөө ер нь ажлуудад шаардлагатай байдаг зүйлсүүд харагдчих шиг байна. Тэгээд хамгийн эрэлттэй нь. Тэгээ хамгийн эрэлттэй нь бол мэдээж white card-ны сургалт байгаа. Монголчууд маань бол ялангуяа ирчүүд маань бол ихэвчлэн яг нөгөө барилгын салбарт ажиллаад явж байгаа учраас хамгийн түрүүнд ирээд дансныхаа нөгөө банкныхаа дансыг нээлгээд араас нь white card-нд асуудаг нэг тийм одоо жим гэх юм уу байдаг. Тэгэл хүмүүс маань би ахын дансаа авчлаа, би дөнгөж сая дансаа авчлаа, тэгэл ороод ирлээ гэж ингээл ороод ирдэг л дээ. Тэгэд монголчууд гэлтгүү бас нөгөө бусад улс үндэстний хүмүүс ч гэсэндээ дөнгөж ирээд бас хамгийн түрүүнд white card-нд асуудаг л та. Тэгэхээр хамгийн эрэлттэй нь харахгүй white card. Тэгэхээр за хоёлоо яг манай энэ Мельбурнд юм уу Сиднейд юу Австралид ирсэн байгаа хүмүүс маань white card-ын талаар бол ойлголттой болсон байх. Тэгээд дөнгөж ирсэн юм уу Монголоос сонсож байгаа сонсогчдод энэ white card гэж юу юу юм бэ? Ямар ажилд ороход юу хэрэгтэй гэдгийг энэ хоёлоо мэдээллийг ойлоо өгье. Тийм white card гэдэг нь болохоор одоо construction induction card буюу одоо барилгын салбарын одоо бүх төрлийн ажлыг хийхэд зайлшгүй шаардлагатай. Тийм монголоор бол нөгөө хабын сургалт гэж ярьдаг те аюулгүй ажиллагааны сургалтанд суусан гэсэн тийм үнэлэх юм уу. Тэрийг заавал авч иж тийм барилгын сайт руу одоо нэвтэрж байгаа. Зөвхөн ажил хийхээс гадна одоо барилгын сайтанд нэвтэрж одоо зөвхөн одоо цэвэрлэгээ хийх ч юм уу те эсвэл үйл ажиллагаатай танилцаад одоо нэг day tour мөр хийгээд оюутнууд өдөр явдаг шүү дээ. Тийм хүмүүс хүртэл заавал white card-ны одоо сургалтанд сууж аюулгүй ажиллагааны дүрмтэйгээ танилцчихж барилгын сайт руу нэвтэрнэ гэсэн юм хууль дүрм байгаа байхгүй. Тэрний дагуу хамгийн түрүүнд white card-аа аваад араас нь одоо янз бүрийн наривчилсан мэргэжлэр сууж байгаа бол тухайн мэргэжлийнхээ одоо үнэлэх гэрчлэгээ юу гэдэг те тэр юмуд аваад тэгэл ажиллана гэсэн юм байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань бас white card хэрэгтэй байна шүү дээ. Хэрэв барилгын цэвэрлэгээнд явдаг бол барилгын сайт руу access хийгээд орж шүү дээ. Тэ хөл нэвтрэх бол white cardтай бас байна шүү дээ. Тийм манайхан чинь одоо бас нөгөө лифтэн дээр аяг ажилладаг болсон байлээ. Тийм охтууд манаас аяг өсөж байгаа. Лифт гэдэг нь юу вэ? Одоо барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа үед нөгөө лифт нь яг бүрэн ашиглалтанд ороогүй юм нөгөө төр байрлуулсан юм лифт ашигладаг байгаа байхгүй юу? Тэрэн дээр хүмүүс шууд одоо нөгөө бидний он сууцныхаа хэрэгэлдэг шиг өөрсдөө ороод очиад дараа явчихдаг биш. Тусгай энэ лифт чинь тэн дотор нь байгаад нөгөө хүмүүсээ дэшээ доошоо нөгөө юурын гаргаж өгдөг тийм ажил хийдэг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бас актер хүнд биш айгу боломжийн ажил юм лээ. Тэр ажил дээр бас нөгөө заавал биеийн хүч шаардахгүй учраас октод айгу ажилладаг болсон мөлий. За бас шинэ мэдээлэл орж ирж байна. Тэгэхээр манайхан бас сонирхоорой. За тэгэхээр энэ white card-ны сургалтын хүмүүс маань тэгж байгаа л та. Ёо би ажилтаач гэдэг юм эсвэл те яаж хэдэн сар сурнаач гэдэг юм уу тэгж бодож иж магадгүй. Тэгэхээр ер нь хэр урт хугацааны сургалт байдгийг тэгээ үн хөлсөн нууц биш бол тэгээд хэр хугацаанд бас хүчинтэй байдгийг энэ карт нь за white card нь ерөнхийдөө бол нэг л өдрийн сургалт байгаа юм. Нэг бүтэн өдрийн сургалт. Яг 6 цагийн сургалт гэж явж байгаа. Тэгээд манай дээр бол төлбөр нь $149 гэсэн төлбөртэй. Тэгээд суусан өдөр нь бид нэр сертификат олгож байгаа. Сертификат нь болохоор аль биесээр төр white card гэж явдаг. Тэгэхээр одоо суусан өдрөөс эхлэх шууд сертификатаа үзүүлэл ажиллаад эхлэх боломжтой гэсэн үг. За white card нь болохоор ерөнхийдөө мууч болгон өөрийн гэсэн одоо нөгөө safe work буюу одоо нөгөө аюулгүй ажиллагааг хариуцсан ийм улсын байгууллага байгаа. За тэр байгууллагаасаа white card нь одоо хариуцаж гардаг байхгүй юу? Одоо нэгсэндээ улсын карт гэсэн үг. Тэгэхээр жишээ нь манай мужийн карт маань safe work New South Wales гэдэг мужаасаа гарч байгаа. За бид нэр сургалтаа явуулж дуусчаад оюутнуудынхаа мэдээллийг safe work руу илгээгээд safe work-оос white card нь одоо баталгаажиж гараад хүмүүс рүү илгээгддэг гэсэн үг. Тэгэхээр муж болгон дээр одоо төлбөрийн хувьд ялгаатай байж магадгүй, цаг хугацааны хувьд жоохон ялгаатай байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол ойролцоо байгаа гэж бодож байна. За тэгээд мөн одоо нэг хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдал нь бас ялгаатай байдаг. Жишээлх юм бол одоо
Queensland-ийн карт ч юм уу те Western Australia-гийн картнууд бол ерөнхийдөө хамгийн сул байдаг байхгүй юу? Одоо сургалтын газруудыг шууд ингээд нөгөө хевлээд оюутнуудтай өгөхийг зөвшөөрсөн гэх юм уу та. Тэгэхээр тэрийгээ дагаад хүчин чадал нь бас сул байдаг. Одоо зөвхөн тухайн мужтай үйлчлэн бусад мужууд одоо тэдгээр мужийн картуудыг хүлээн зөвшөөрдөг байх жишээний. За New South Wales-ийн карт болохоор илүү одоо нөгөө сургалтын явцтэй ингээд бүх юмнууд дээр илүү хяналт чанга байдаг. Тэрнийхээ хэрээр бас бусад бүх мужи хотуудаар хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээ Австралийн хаанч ажиллах боломжтой тийм карт байна. Тэгэхээр одоо Сиднейд ажил хийжсэн хүн маань Мельбурнд нүүж ирээд Мельбурнд бас ажиллаж болох нь биш үү? White card ашиглаад. Тэгэхээр дахин сургалтанд суух шаардлагагүйгээр Мельбурндээ дахин сургалтанд суулгахгүйгээр шууд Сиднейгийнхээ хэрэгжилжсэн картаараа ажиллаад явах боломжтой гэсэн. Аха, тэгвэл бас даваа талтай байх нь ш. Тэгэхээр $149 байдаг гэдэг юм байна. Тийм. Дуус хугацаа асуусан тий. Тэн дээр сайхан мэдээ гэхгүй тий. Дуус хугацаа байхгүй. Тэг ямар нэг дуус хугацаа байхгүй. Хэрвээ карт нь одоо нөгөө арилж марилаад ч юм уу олон жил хэрэглээд одоо хугарцсан ч гэдэг юм уу хайцсан ч гэдэг юм уу тохиолдолд safe work руугаа эргэж холбогдоод шинэ карт захиалал авчихна одоо нөгөө банкны карт шиг. Тэрнээс биш дахин сургалтанд суух ямар нэг шаардлага юу бол байхгүй. Энэ дээр бас нэг юм хэлэх хэрэгтэй байна. Хэрвээ ямар нэг байдлаар аюулгүй ажиллагааны зөрчил гаргаад ч юм уу те эсвэл ажил дээр ямар нэг согтууруулах, мансууруулах төлөвийн байд сэргэлсэн ч гэдэг юм уу тиймэрхүү байдлын зөрчил гаргаад white card нь cancelдсан тохиолдолд тухайн зөрчлийнх нь одоо нөгөө заасан хугацааг өнгөрүүлээд дахин сургалтанд суух хэрэгтэй байгаа. Тэр л одоо ганц дахин сургалтанд суух шалтгаан байна. Тэрнээс бусдаар бол одоо бүх дүрм журмаа биелүүлээд явж байгаа хүмүүс ямар ч сонголтод дахин суух шаардлагагүй. Тэгээ ингээд одоо насан туршдаа хэрэглээд явна гэсэн. Тэгэхээр ер нь манай монголчууд маань хэрэг тэгж алдаа их гаргаж байна. За бас харцангуй гайгүй. Ерөнхийдөө манай тэр нөгөө карта хайчлаа гээчлээл гэж авиах буцаж ирдэг юм да. Тэрнээс биш зөрчил гаргалаа, хураалгачлаа, канселдуулчлаа гэж бол бусад орны хүмүүсээс харцангуй гайгүй. Би одоо миний санахын тийм 2 жил орчим ажиллахад нэг 2 л удаа тиймэрхүү кейс гарсан тохиолдол гарсан юм байна. Тэрнээс биш тийм гайгүй. Энэ визний жишээлбэл гайхаж магадгүй л дээ. Жишээлбэл одоо визний төрөл бол хамаагүй юу? Одоо яадгийн жишээлбэл одоо оюутны визтэй хүн авч болдгоо ч гэдэг юм уу ер нь ямар визний нөхцөлийг бол энэ дээр яад юм бол за энэ дээр болохоор ямар нэг визний нөхцөл шаардахгүй байгаа. Тухайн хүн маань яг одоо valid буюу хүчинтэй USI number одоо нэг оюутны дугаар байдаг шүү дээ. Тийм дугаартай л бол хүчинтэй визтэй л бол ямар ч төрлийн визтэй байсан сууж болж байгаа. Аяллаа визтэй хүмүүстэй хүртэл ямар нэг хориг тавигдаагүй яг сууж болж байгаа. Сургалт гэдэг нь одоо нөгөө ажил үйлчлэгээ эрхэлж байгаас тусдаа ойлголт учраас аяллаа визэн дээр суралцах эрх байгаа. 1-3 сарын эрх тавигдсан гэдэг юм билээ ерөнхийдөө. Тэгэнгүүт нэг өдрийн сургалтанд сууж байгаа маань ямар нэг зөрчил болохгүйгээр суралцж болж байгаа гэсэн. Харин дараа нь white card-а ашиглаад ажиллаад явна гэдэг маань болохоор дахиад тусдаа асуудал болж байна тий. Ямар нэг цагийн хязгаартай байгаа бол тэрийг баримтлах хэрэгтэй гэх мэт. Тийм байна да. Манай монголчууд хэр сайн оюутнууд бай. Юун дээр ер нь одоо яг анхаарах хэрэгтэй гэж харагдаж байна. Одоо яг сургалтын үеэр ер нь хүмүүс маань ойлгохгүй байгаа зүйлч байд юм уу? Манай Монгол нөхцөл байдалтай шал өөр болохоор тэр маань одоо тий яг хүний тархинд толгоонд буудгүй ч гэдэг юм уу? Нэг ер нь хэр сайн оюутнууд байна. Ер нь би бол бүр маш онц сайн гэж хэлнэ. Ерөнхийдөө манай дээр чинь хөвчлэн нөгөө дөнгөж ирсэн Монголоос бусад улс үндэсний хүмүүс нь ч гэсэн дөнгөж ирсэн хүмүүс айгүй хөвчлэн суудаг байхгүй. 70-80% нь энэ 7 хоногт дөнгөж ирлээ гэдэг тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө байдаг гэсэн. За тэгээд маш цөөхөн нь ингээд яг удацсан ч юм уу. За яг одоо Ази Австралийн хүмүүс ч юм уу маш цөөхөн суудаг. За тэгэнгүүт нөгөө манайхан чинь дөнгөж ирсэн байгаа учраас нөгөө ойлгохгүй мэдэхгүй байгаа юмуд айгүй их байгаа. Одоо ямар ч сургалттай холбоогүй одоо нөгөө бүр TFN number авахтай холбоотой ч гэдэг юм те. Бүр тэс хөндлөн өөр юмнууд дээр ингээд асуугаад туслаад өгч мөгөөч энэ төр гэх юмнууд гарна. Гэхдээ ер нь бол би аль болох тиймэрхүү юм дээр цааргалахгүй одоо нөгөө миний ажилтай холбоогүй энэ төр гэж хандахгүй бол туслахыг л хичээдэг. Яагаад гэхээр
би ч өөрөө бас дөнгөж ирээл ингээл ямар мэдээж юм асуугаал яаж бодлол явж исэн билээ дээ. Тэгээ тэрнтэй л адилхан даа гэж бас бодоод идэв байхгүй юу. Тэгэл бид нар ч ингээд дэмэндээ ингээд нэг ихний 1-2 сард нь ингээд ихтэй минь хилээд ингээд өгчүүл цаашаага тэр хүч өөрөө хөлөө олоод явцдаг болохоор яг тэр ирсэн байгаа ингээд нэг юу мэдхгүй чадахгүй юм зөндөө байгаа тэрэндээ ингээд өөрөө жоохон бодолцсон ч юм уу манарсан ч юм уу тэгээ явж байгаа хүмүүстэй тэгээ аль болох тийм заргалахгүй туслахыг хичээдэг. Тэгээд манайхан ч нөгөө багасаа нэг бас нэг жоохон тийм диктатуртай ажиг гэх юм уу те багш хүний хүндэлдэгч гэдэг юм уу нэг тиймэрхүү өссөн болохоор ер нь айгүй ээлдэг хөөрхөн байдаг шүү дээ. Одоо манай бусад гадаад ажилтнууд багш нараас монголчууд айгүй боловсон тусч ингээд айгүй дуртай монгол оюутнуудад айгүй дуртай тийм монголчууд их гоё хүмүүс өдр гэж ярьдаг. Тэгэл одоо жишээлх юм бол манай дээр нөгөө цаасны захиалга эдэр ирээл ингээд том хайрцтай юмнууд зөөж илөө гэхэд монголчууд маань ямар ч хилүүлэхгүйгээр босч ирээл шууд ингээд зөөлцөж байгаа байхгүй юу. Тэгэхэд өөр улс үндэсний хүмүүс бол нэг тийм үйлдэл гаргадгүй. Тэнгүүд монгол ирчүүд бол бас айгүй тийм нөгөө тусч өөр юмсэг байдаг. Эдгээр дээрээ бол манайхныг бол бас гайхшуулаад бишүүлээд байгаа. Ийшөө те. Аха. За ерөнхийдөө хоёулангийн бас подкастын маань бас дуус хугацаа төгөж байна. Тэгээд маш сайхан сонсогч мэдээж монголчууд маань маш тусч угаасаа л нэг бүр нэг цусандаа байдаг да нэг гот гэл басвал зүгээр эрэгтэй ч эмэгтэй ч ер нь хүнд туслаал ингээл явж идэг штеп. Эдгийнхэн бол тэгэл ингээл бараг гэдгийг л хараа сууж байна. За тэгээд сүүлийн асуулт. Ирээдүйн зорилго зорилтын талаар асуунаа. Манай Пүүжагийн маань бас ирээдүйд одоо ингээд бас ингээл дандаа степ ап хийгээл ингээ явдаг хүний үед ирээдүйн зорилго зорилтын сонсомоор байна. За би одоо яг ойрын одоо 3 жилийн зорилгыг хэлье гэж бодож байна. За манай тэр одоо white card-наас гадна бусад өөр 4 төрлийн сургалтууд байгаа. За би тэр сургалтууд дээр ерөнхийдөө бүгдээр ингэ ордог болъё гэж одоо ерөнхийдөө бодож бэлдэж байгаа. Тийм. Одоогийн байдлаар бол яг манай бусад сургалтууд дээр одоо first aid дээр ч юм уу те жишээ суудаг монголчууд бол цөөхөн л дөө. Гэхдээ явандаа олшрох байх гэж би харж байна. За тэгээд бас нөгөө одоо миний ойлгосноор бол бусад сургалтын газрууд дээр монголчууд маань одоо жоохон хэлний бэрхшээлээсээ болоод ч юм уу эсвэл соёлын ялгаанасаа болоод ч юм уу ингээд шалгалт өдөртөө унаад тэгээ эргээд нөгөө нэг төлбөр мөнгө олж авч чадахгүй юу тэр картаач авсан юм байхгүй ингээд мөнгө төгрөг цаг хугацаагаараа хохироод ингээд яваад байгаа тохиолдлууд бас зөндөө байгаад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд над руу эргэж хандаад forklift-ний ч юм уу ингээд өндрийн ч юм уу сургалтанд суугаад ингээд унчлаа, намайг унгаачлаа, мөнгө төгрөг маань буцааж өгөхгүй байх. Тэгээ хартыг маань өгөхгүй байх гэдэг ингээд хүмүүс айгүй хандаад идэв. Тэгэхээр би яг тэр асуудал дээр би ингээд одоогийн байдлаар болохоор би тусалж чадахгүй байгаа байхгүй юу. Тэр сургалтуудыг би өөрөө орох хэрэггүй учраас хэрвээ би бусад сургалтуудаа бас ордог болчих юм бол одоо монголчуудад маань илүү их нөгөө найдвартайгаар те одоо унчих болов яачих болов тэнцэх болов гэх айцгүйгээр ингээд сургалтандаа хэлээрээ тусламж аваад суух боломж бүрдэх юм байна. За тэрнийхээ хэрээр одоо тэдний маань хийж болох ажлууд бас өргөчих юм байна. Өөр бусад олон сургалтуудыг одоогоос сураад илүү арай амар хялбар ч юм уу те эрүүл мэндэд арай хор хохирлгүй ч юм уу тиймэрхүү чиглэл рүү ажиллах боломжууд нь бас нэгдэх юм байна гэж хараад байгаа. Тийм. Тэгэхээр одоо өөрийгөө бусад сургалтуудад л бэлдээд байна да. Хостоо гой сонсогдож байна. Тэгээд ер нь ирээдүйд те тэгээ олон монголчуудыгаа хэрэгтэй, шаардлагатай сургалтаар хангаж те мэдлэг боловсролыг нэмээд хүссэн ажилд нас оруулж өгөх бас сертификатаар хангаж байх болтугай гэсэн сайхан ерөөлөөр бас энэ подкаст өндөрлөе гэж бодож байна. Маш их баярлалаа. Та бүхний ажил үйлсэж гисэн өндрөөс амжилт хүсье. За тэгээд Сидней хотоос Пүүжэ, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Пүүжэ. За баярлалаа, баяртай.